Библиэд эмэгтэйчүүд Наоми ба би сурган хүмүүжүүлэгч. Хоосорч үгээрсэн амьдралыг итгэмжит бурхан бүрэн дүүрэн болгосон тухай ийм тодорхой түүхийг Библийн өөр хаанаас ч олохгүй бизээ. Наоми юу болох талаар ямар ч төсөөлөлгүй байлаа. Тэрээр Бэтлехэм рүү очих замдаа өөрийгөө Мара гэж дуудахыг хүмүүсээс хүссэн байдаг. Мара гэдэг нь уй гашуу гэсэн утгатай үг ажээ. Энэ үг нь түүнийг ямар их уй гашууд автсан байсныг илтгэдэг. Бид ч гэсэн Наомигийн нэгэн адил зовлонтой цагтаа Бурхны сайн сайхан болоод итгэлтэй байдлыг анзаарч чаддаггүй байх. Гэвч Бурхан одоо ч гэсэн бидэнтэй ямар ч нөхцөл байдал хамт байдаг. Бид түүний баяр баясгалан, түүний зовлон, уй гашуу, түүний цэцэн ухаанаас суралцах болно. Хамтдаа гүнзгийрүүлэн судалцгаая. Рут номын 1-р бүлэг 1-ээс 22 дугаар ишлэлийг хамтдаа судалцгаая. Шүүгчдийн захирч байсан өдрүүдэд тэр нутаг оронд өлсгөлэн болов. Нэгэн ир Юдагийн Бэтлехемээс эхнэр бас 2 хүүгийнхээ хамт Моабын нутаг цагаачлан суухаар явлаа. Тэр хүний нэр нь Илимелих. Эхнэрийнх нь нэр нь Наоми. 2 хүүгийнх нь нэрийг Махлон ба Хилион гэдэг байв. Тэд Юда дахь Бэтлехемийн Ефрат хүмүүс ажээ. Тэд Наомийн нутаг дэвсгэрт орж ирээд тэндээ байхаар үлдэв. Тэгтэл Наомигийн нөхөр Илимелих өөд болсон тэрээр 2 хүүгэнтэйгээ хоцров. Тэд өөрсдөө Моаб эмэгтэйчүүдийг эхнэр болгон авцгаажээ. Нэгнийх нь нэр нь Орпа, нөгөөгийнх нь нэр нь Рут байв. Тэд тэндээ 10 жил амьдарчээ. Тэгтэл бас Махлон, Хилионоор хоёул өхөв. Ингээд тэр эмэгтэй 2 хүүгэнчүүгүй нөхөрчүүгүй хоцорчээ. Эзэн өөрийн ард түмэнд хоол хүнс өгөхөөр ирснийг Моабын нутгаас сонсоод тэрээр бэрүүдийнхэн хамт Моабын нутгаас буцахаар хөдлөв. Ингээд тэр бэрүүдтэйгээ хамт байсан газраа орхин Юдагийн нутаг руу буцахаар замд гарчээ. Наоми 2 бэртээ явцгаа өөрөө өөрийнхөө эхийн гэрт буцагтун. Та нар өөд болгостод маань болон надад хэрхэн хандсны адил эзэн та нарт мөн инэрл хайраар хандах болтугай. Эзэн та хоёрыг өөрсдийн чинь нөхрийн гэрт амар тайван байлгаж сойрхох болтугай хэмээн өгүүлээд тэднийг үнссэнд тэд дуугаа өндөрсгөн уйлалдаж би заавал таны ард түмэн рүү тантай хамт буцмаар байна гэж хэлв. Харин Наоми буцагтун охид минь яагаад та нар надтай хамт явах гээд байгаа юм бэ? Та нарт нөхөр болчхоор хөвгүүд миний хөвлөд одоо би юу? Буцагтун охид минь явцгаагтун нөхөрт гарахад би дэндүү хөрштөн. Найдвар тасраагүй гэд энэ шүн нөхөрт гарлаа гэж бодоход төр хөвгүүдийг том болж өсөлт та нар хүлээх үү? Тэр болтол та нар бусдын ихнэр болохоос татгалзсан тустай байх уу? Үгүй охид минь. Яагаад гэвэл энэ нь та нараас илүү надад гашуун байна. Учир нь эзний мотор миний эсрэг байсан юм гэв. Тэд дахин дууга улам өндөрсөн уйлалдав. Орпа хадам ихийг өнсөж харин Рут түүнээс зүгдэв. Тэгтэл тэр хараач авсан чинь ард түмэн болон өөрийн бурхан руугаа буцаж явлаа. Би ч бас авсныхан араас буц гэв. Чи ч бас авсныхан араас буц гэв. Харин Рут таныг орхиж таны дагахаас буцаж ирэхийг надад бүү ятгаач. Учир нь таны явах газар руу би явна. Таны суух газарт би сууна. Таны ард түмэн миний ард түмэн. Таны бурхан миний бурхан. Таны өөхөх газарт би өөхөж тэндээ би оршуулгадна. Тиймээс хэрэг би өөхөхээс бусдаар танаас салбал намайг эзэн шийтгэг. Бүр ч илүү үйлдэг гэв. Тэр түүнийг өөртөө хамт явхаар эрс шийдсэнийг хараад түүнийг ятгсангүй. Тэгээд тэр хоёр явсаар Бэтлехемд хурч ирлээ. Тэднийг Бэтлехемд иртэл бүх хотынхан түүнээс болоод шуугилдцгааж эмэгтэйчүүд нь эн чин Наоми мөн үү гэлцэв. Тэрээр тэдэнд намайг Наоми гэж битгий дууд. Учир нь төгс хүчит нэг нь намайг дэндүү гашуунаар зовоосон тул намайг Мара гэж дууд. Би дүүрэн гарч явсан боловч эзэн намайг хоосон буцааж авчирв. Нэгэнт эзэн миний эсрэг гэрчилж төгс хүчит нэг нь надад муугаар хандсан тул та нар юунд намайг Наоми гэж дуудна вэ гэлээ. Моабын нутгаас ирэхдээ Наоми өөрийн бэр Моаб эмэгтэй Руттай хамт эргэж ирэв. Тэд 10 хурааж эхлэх үеэр Бэтлехемд иржээ. Өнөөдрийн амьдралд бид Наомигийн жишээнээс хадам их бэр болон бусад хамаатан садантайгаа сайн харилцаатай байх талаар юу сурч болох вэ? Сайн харилцаатай байх нь хэр зэрэг чухал вэ? Би эндээс амьдрах чадварын талаар ямар 3 зүйл сурсан бэ? Үүнийг хэрхэн бусдад зааж сургах вэ? Сурган хүмүүжүүлэгч хүний хувьд хэнийг дэмжин урамшуулж байх ёстой вэ?
ярилцах асуултууд. Учир нь төгс хүчит нэг нь надад хэрцгий хандсан гэж хэлсэн Наомигийн үгс зөв үү? Яагаад зөв байсан бэ? Эсвэл буруу байсан гэдгийг тайлбарлаарай. Бэлэвсэрч хоцорсон хүмүүс өөрсдийгөө нийгмийн янз бүрийн хүмүүсийн дунд тавдах дугуй мэт боддог гэж хэлдэг. Өөрсдийнх нь амьдрал зовлон ойлгох үс эмэгтэйчүүдтэй найзалж нөхөрлөх нь тэдний хувьд сайн зүйл биш гэж юу? Тайлбарлаарай. Энэ түүхээс сурах мэргэн үгс. Наомигийн баяр хөөр бол түүний амьдралын ялалт нь үр удамд амжилт авчирсан явдал юм. Рут Бооз хоёр Обед хэмээх хүүтэй болсон ба Обед нь Иесийн эцэг, Иес нь Давидын эцэг ба түүний удмаас Есүс төрсөн. Ирж буй аврагч Есүс Христийг өвөг дээдсийн урагт багтах боломж Наомид гарсан. Тэр амьдралаа дахин босгосныхан дараа бүрэн дүүрэн аж аргалтай болсон юм. Хуваалцах нь хадам ээж эсвэл бэрээ баярлуулах ямар нэгэн сайхан зүйл хийгээрэй. Хэрв танд аль аль нь байхгүй бол өөр бусад хамаатны хүнээ баярлуулж болно. Та өөрийн нөлөөлийн орчинд байх залуу эмэгтэйчүүдийн сүнслэг өсөлт, мэргэжлийн амьдралч гэсэн зааж сургахтаа нээлттэй байгаарай. Хамтдаа залбирцгаая. Бурхан минь, хоёр үеийнхний дунд байх хайрын энэ сайхан жишээг үзүүлсэнд бидэнд ойлгуулсан талархлаа. Өөрийн гэр бүлийн залуу гишүүдийн сурган хүмүүжүүлэгч нь байж, таны хайрыг үргэлж үзүүлж байх боломжийг надад олгоорой. Амен.